Өнөөдөр хэд өдөр л минийх вэ? Friday. Санаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнтэйгээ ихэнх хүмүүсийн тавьдаг нэгэн том шалтгаан тухай ярих хүсэлтэй байна. Хүссэн юмаа хийх гэхээр таны нас хөгжтөд байна. Өөрөөр хэлэх юм бол таны насны тоо таныг амжилтаас хойш татаад байна. Тэгэхээр энд нараагаас ирсэн цагт л байна. Үүнийг би та бүхэнтэй танилцуулъя. Уука би чиний блогийг унших дуртай. Ийм сайхан блог хөтэлдэгт баяр хүргэе. Бас баярлаа. Баярлаа нараа. Би 30 гарчихсан ганц би эмэгтэй өдийг хүртэл хүүхэжгүй нөхөрчгүй олигтой эрхэлсэн ажилчгүй одоо болтол эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Уг нь би багшийн мэрэгжилтэй боловч мэрэгжилдээ дургүй болохоор хизээч мэрэгчлэрээ ажиллаж байгаагүй. Өөр мэрэгжил эзэмших гэхээр одоо явж эхлэегүй байгаа сургуулийг хизээ ороод хизээ төгснө гэж явах гэж бодох шиг. Хав орчинд байгаа хүмүүс бүгд нөхөр хүүхэд ажил төрөлтэй болохгүй бол нас чинь хэцүүлээ гэх юм би яах вэ гэдгээ мэдэх юм байлаа. Надад тохирох зөвлөгөө байна уу? Тэгэхээр нараа болон нараа шиг бодолтой хүмүүст би юу гэж хэлмээр байна вэ гэвэл одоо явж эхлэегүй байгаа сургуулийг хизээ ороод хизээ төгсөх вэ гэвэл одоо л явж эхэлдэггүй юм бол хизээч орохгүй хизээч төгсөхгүй гэдгийг би хэлмээр байна. Мөн зарим хүмүүс хэлдэг шүү дээ одоо хийж эхлэегүй байгаа юмыг хизээ дуусгана гэж барьж авах уу? Тэгвэл би түүнд юу гэж хэлмээр байна вэ гэвэл одоо л хийж эхэлдэггүй юм бол хизээч дуусгахгүй. Тэгэхээр 30 нас гэдэг дэндүү залуухан нас. Амжилтанд хүрч чадах олон сайхан чадвартай хүмүүсийг энэхүү би хөгшөрчлөө гэдэг бодол хойш татаж байдаг. Хэрвээ хөгшөрчлөө гэдэг бодол таныг хойш татаад байгаа бол энэхүү видео бичлэг танд туслана гэдэгт би итгэлтэй байна. Би хөгштөд байна гэдэг нь ихэнх хүмүүсийн тавьдаг нэгэн том шалтгаан байдаг. Амжилтанд хүрэхэд насны хязгаар огт хамаарахгүй гэдгийг би өнөөдөр та бүхэндээ хэлмээр байна. Жишээлх юм бол Мозес эмэгнийг үзье л да. Мозес эмэгний анх 75 настай байхдаа уран зургийг зурж эхлээд маш том амжилтанд хүрсэн байгаа. Тэгэхээр Мозес эмэгний түүхийг миний дээр бичсэн нийтлэлээс олж уншаараа би линкийг доор оруулчих нь мөн Сильвестр Сталлоныг бодоод үзэхэд Сильвестр Сталлоны 30 нас гарсан байхдаа хагас боловсруулсан бүтээгдэхүүний дэлгүүрт ажиллахын хажуугаар өөрийнхөө нэрт гарсан Рокки киног бичиж байсан. Тэгээд улмаар од болсон. Алдарт тогооч Жулия бүр 40 нас бараг хүрэх гэж байхдаа хэрхэн хоол хийхийг мэддэггүй байсан. Тэгэхэд улмаар хоол хийхийг сураад түүгээрээ амжилтанд хүрээд мөн 50 настайдаа анхныхаа шоуг хийж байсан. Андре Бочеллиг бүхэн мэднэ. Андре Бочеллиг 34 настай байхдаа өөрийн хуульчийн мэрэгжлийг орхиж өөрийнхөө хүсэл тэмүүлэл болсон дөөрийн дуучин болох тэр замдаа гарсан. Тэгэхэд зарим мэрэгчлүүд хүртэл түүнийг 34 настай байхад чиний нас чинь ороод ичээ гэж түнд хэлж байсан удаатай. Тэгэхээр иймэрхүү жишээнүүд зөндөө байгаа. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхэд оройтно гэж хизээч байдгүй жишээ энд байгаа юм аа. Тэгэхээр та 30 настай байна уу, 40 настай байна уу, 50 настай байна уу, 60 таа байна уу, бүр 75 таа байна уу, огт хамаагүй танд амжилтанд хүрэх боломж зөндөө байгаа. Хэрвээ таныг таны насны тоо хойш татаад амжилтаас хойш татаад байгаа бол би танд өнөөдөр өөрөөсөө асуух хоёр асуултыг энэхүү бичлэг дээр оруулж байна. Эхний асуулт юу вэ гэвэл хэрвээ та 10 жилийн дараагаар өнөөдөр хийж болох ажлыг өнөөдөр хийж болох зүйлийг хийгээгүйдээ харамсах уу? Хэрвээ таны хариулт тийм гэж байгаа бол өнөөдөр түүнийгээ барьж авч хий. Хэрвээ та өнөөдөр 30 настай гэж бодоход танд үр бүтээлтэй өнгөрөх хэдэн жил цаана үлдэж байна вэ гэдгийг тооцоолж гаргаад үзээрэй. Багаар бодоод та 70 нас хүртлээр үр бүтээлтэй өнгөрөөнө гэж бодож байгаа бол цаана 40 жил үлдсэн байна. Тэгэхээр та үр бүтээлтэй өнгөрөх нийт жилийн 50 чороогүй дөнгөж 40% нь явж байгаа юм байна гэж бодчих жишээтэй. Хэрвээ та 50 настай гэж бодоход танд цаана 20 жил байх жишээтэй. Хэрвээ бид одооноос эхэлж өөрийгөө тоордож биеийн тамир спортоор тасардаггүй хичээлж зөв хооллож чадах юм бол 80, 90, 100 ч наслах боломжтойгоос гадна үр бүтээлтэй өнгөрөх жилийн тоо бүрч их болно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нас ахих тусам бид залуу хүмүүсээс илүү их туршлага сууж байдаг учраас амжилтанд илүү хурдан хүрэх боломжтой гэдгийг би бас хэлмээр байна. Тэгэхээр мөрөөдлөө биелүүлэхэд бидний насны хэмжээ биднийг зогсоохгүй. Өнөөдрийн миний амжилтын тайван юу вэ гэвэл би яг одоо бүхнийг хийж бүтээх насан дээрээ байна. Би яг одоо бүхнийг хийж бүтээдэг насан дээрээ байна. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол лайк
Хэрвээ та өөрийнхөө насыг амжилтанд хүргэж чадахгүй байгаа шалтгаанаа болгож байгаа хэн нэгнийг таньдаг бол энэхүү видео бичлэгийг цааш нь дамжуулж тус болоорой. Та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд дараагийн видео бичлэг хүртэл баярлалаа.